За бүгдээрээ сайн харах юм бол энд байгаа нэг уртыг дотор нь 1 2 3 4 5 хуваацсан байна. 5 хуваасан гэж нэгийг 5 хуваахаар 0.2 гарч ирнэ. За тэгэхээр нэг жижигхэн хэрчмийн урт нь 0.2 юм байна. Тэр манай улаан сум бол 0.2-ыг 2-оор жуулаад 0.4 гэсэн үг байна. За энэ тоог бид нэр процентоор илэрхийлэх ёстой. За энэ маань болохоор 10.4 гэж гарч ирнэ. За процентоор илэрхийлэхийн тулд хуваарийг нь 100 болох хэрэгтэй. Хуваарийг нь 100 болохын тулд хүртээр хуваараараа хоёулангийн 10 оруулж үлч. За ингээд 100-ны 40 боллоо. Энэ гэдэг бол 40% буюу 40% гэж гарч ирнэ.